ऐसा वो विशाल गाय जिसने शपथ ली थी। За бүгдээрээ сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгээр Hobbit сурлалын эхний ангийг ярихаар бэлтлээ. За бичлэг эхлэхийн өмнө бүгдээрээ subscribe дарж суугтаа нэгдээрэй. Киноны эхлэл хэсэгт нэгэн Hobbit өөрийн дүү болох Frodo түүх бичиж үлдээж байгаагаар эхэлнэ. Эрт цагт Дээл хэмээх бум бужигнаж төм түжигнсэн хот байжээ. Тэр хот Erebor уулын урд байрладаг байв. Erebor бол одоочуудын хаант улс бөгөөд тэд уулыг нөхөлж бүхэл бүтэн хот байгуулсан улс юм. Одоочууд шилдэг археологи огч, геологч, уран дарахад бөгөөд үнэт эдл урлаачтаас гадна чадварлаг дайчин ардтам гэжээ. Тэд шуналдаа хөтлөгдөн уурхаагаа хэтэрхий гүн ухснаас болж нэгэн зүйлийг олсон юм. Энэ бол уулын зүрх Arkenstone байлаа. Одоочуудын хаан болох Tror түүнийг шүтэж өөрийн хаанчлалын бэлэг тэмдэг болгов. Газар газрын хаад ирж хүндэтгэл үзүүлдэг байлаа. Тэдний дунд бүр ээлбүүд хүртэл байв. Гэвч Tror хаан алтанд шунаж нүдэн сохорч сэтгэлд нь шүглсэн дон муу муухайг дагуулжээ. Гэнэтл нэгэн өдөр умардын галдлуу болох Smaug ирж хот тосготыг галдан шатааж гарлаа. Одоочууд луунаас зүхтаж андын барилдлагатай ээлбүүдээс тусламж гуйхад хариуд нь ээлбүүд наад хаалга хаа дүүд минь л гэж байна. Айсан бололтой. Их нутгаа алдсан Ereborын ард түмэн эзгүй зэлүүд тал хөндийгөөр дөрвж залуу ханхуу ард түмнээ дагуулan хэрэн гисэж явах боллоо. Энэ цаг үед хоббитуудын тосгонд баяр наадам болох гэж байна. Уг баярт агуу шиттэн Гэндальфыг ирэхийг хүлээж хөгшин хоббит залуу насны баялаг түүхээ бодноо. Энэ хоббит бол манай киноны гол дүр болох Bilbo Baggins юм а. Урд цагт залуу хоббит Bilbo Baggins дээр Гэндальф шиттэн ирж адал явдалт алсын аялалд явах санал тавихад залуу хоббит татгалзана. Харин мань шиттэн мөчөөгөө өгсөнгүй уламл шахах боллоо. Орон цагаар одоочууд гэрт нь урилгагүй зочлоноо. Тэд жижиг биетэй, махлаг, булчинлаг, хүчтэй, ууртай боловч үнэн ч ард түмэн юм. Тэд бяцхан хоббитийн гэрт дураараа дүргэж, хоол унд, гэр орныг нь бөснүүлсэн тул Bilbo шиттэн Гэндальф дуурлаж энэ баачкануудаа манай гэрээс зайлуул гэх боловч тэд аливаа юмыг засаж янзлах цэвэрлэгтэй тун гаргуудажээ. Харин энэ үед гаднаас одоочуудын хан хүү Торин орж ирлээ. Тэгээд одоочууд ширээнд сууж аяллаа тухай зориг төлөвлөгөө ярих болноо. Энэ бол алдсан газар нутаг, нэр төр, эд баялгаа буцааж авах үхлийн аялал юм а. Гэндальф болон 13 одоо нар сүүлчийн гишүүнээ хүлээж авахар гэрээ танилцуулах болно. Bilbo гэрээг уншихад үхэл гэмтэлд бид хариуцлага хүлээхгүй. Үхсэн тохиолдолд нэр төртөө оршуулна л гэж байна. Гэтэл нэг одоо нь би мөчлөөд нүд ирмэх зуурал үнс болгоно. Битгий санаа зовлол гэн. Манай хүн айгаад сүйд боллоо. Бас олсон ашгаа яг тэнцүү 14 хуваан л гэж байна. Айсан хоббитыг Гэндальф зоригжуулж чиний өвөөгийн ах морь унаж сэлэм эргүүлэн гоблины толгоогоор ёстой олно гольф тоглож байсан. Чи бол удамтай чинь бүү антер гэж сумлаж гарлаа. Маргааш нь нөхдүүд эртүүдэлжээ. Манай хоббит харин араас нь гэрээгээ бариад гөөх бөгөөд адал явдал хайгаар шийтсэн бололтой. Зоригтой л алах. Торин хан хөө одоо морь өгснөөр манай хүн аялалд нэгдлээ. Бусдын ч баяртай л байна. Хороо болж манай хэд амрах үед нэг нь оркуудын тухай хошигнон Bilbog цаашлуулахад хан хөө уурлаа. Оркуудтай гүн өшөө тойл юм баг. Луунд бүхнээ алдсны дараа хаан Tror хариугаа авахар шийдэн хөдөлжээ. Гэвч оркууд төрүүлж очсон байх ба тэдэнтэй шийдвэрлэх тулаан хийх үед толгойлогч нь болох авраг Azog Tror хааны толгойг тасч авчижээ. Өдөрдөгчгүй болсон одоочуудын өмнө зөвхөн үхэл ялагдал тулгаран ирэх үед залуу хан хүү Торын зэвхий орктой тулалдан гартаа хугархай модноос өөр зэвсэггүй байсан ч эцсийн мөчөд Азогийн гарыг тас завчин тулаан одоочуудын ялалтаар өндөрлөж байжээ. Энэ түүхийг ярьж дуусгах мөчөд оркууд тэднийг олж харлаа. Юу л болох гээд байна да. Дүрс шилжиж бор шидтэн ойн хамгаалагч Радигаас ойд нэг л юм болохгүй байгааг анзаарлаа. Ургамал хатаж амьтад өгчээ. Хар шидийн хүч хуралдаж байгаа талаар мэдрэн гүн харанхуй хар цайз руу явх бол. Аяллаа үргэлжлүүлж байгаа Гэндальф эльбүүдээс тусламж гуй гэхэд Торин уурлаж тэд миний өвөөгөөс урвсан. Хизээч тэр новшнуудаас тусламж хүсэхгүй ухааны юм яриад шидтэн уурлуулж орхисон тул мань хүн хаашаа ч юм яваад өглөө. Орой болж амарч байхад манаанд гарч байсан хоёр морд дутуу байгааг анзаарч араас нь Bilboгийн хамт явж очтол авраг том биетэй 3 трол байх ба нэг нь хонь адуу идээд л уудлаа л гин хээгүү сайхан ирцүүл байна үү. Манай хүн мордоо хулгайлах гэж байгаа троллуудад баригдаж том бүтлгүй юм боллоо. Нөгөөдөл нь аврахаар дайр сэлмээрээ хөөхөн хатгаад л байна. Гэвч эцэст нь баригдлоо.
Манай хэдийг барьж аваад шарж идэх нэ. Орон хоолны цэс эцэст нь солигдлоо гэд нөгөө гур баярлаад сүйд. Хоббит хэлж байна. Эднэр ёстой муухай амттай. Гой амтлаад идвэл яасан юм гэсэнд одоо ч дуурлаж гарав. Яг үнэндээ манай хүн санаа гаргаж цаг хожиж л байх шиг байна. Өнөө хэд ойлгож байгаа юм алгаа муу уруу өгч шантаач чинь юу ч гэнэ. Эдгээр троллууд нарны гэрэл чулуу болдог юм байх оо. Энэ үед ашгүй шидтэн ирж аварна. Эгээтэй шорлог болчихсон. Нөхдүүдийг хөшөө болж хувирсны дараа троллуудын авуугаас эрдэнэс эрд сэлэмнүүд олно. Манай хүн ч бас нэг хөөхөн хатгаад авал нойтгнолчих юмтай л боллоо. Одоо л дайчин болох нь дээ. Энэ үед бор шидтэн ирлээ. Энэ нөхөр бас яг ч час хийсэн эрүүл хүн биш бололтой учир битүүлгэл юм яриад баг. Уулын хар цайзад ямар нэгэн хар шид хуралдаж байна л гин. Нотлох баримт болгож нэг хар илт гаргаж үзүүлээд үхэгсдийн эзэн бийжиж байна. Амьд ертөнцид ийм илт байхгүй гэж хэлэх үед уулнаас чон дайрлаа. Чон биш байна. Арай л том юм. Вааргууд нэртэй оркийн унлагал бололтой. Бор шидтэн манай хэдийг аврах гээд өгөөш болж туулаануудтай чирэгдээ цухтлаа. Хурдны удамтай дэлтэнгүүд байна өө. Аврах чон вааргаас цухтааж амжлаа. Нөхдүүд харин оркуудад бүслэгдээд яг хөнөөлдгийн даваан дээр Гэндальф нууц гарч олжээ. Тэндээ нуугдаж тулаанд бэлдэж байтал бүрээ хангинуусаар эльфүүд ирж оркуудыг буццоглоо. Манай хэд эльфийн хил дээр ирсэн аж. Эрчүүд нарийн жимээр гэлдрэн явсаар гайхамшигт Ревендэлд хурж ирлээ. Ханхуу тоорон эльфээс авсан гомдлоо тэсээр л явна. Тийшээ очихгүй барихгүй гэж зөрөөдлөхөд Гэндальф харин бид асуултынхаа хариултыг олж чад. Тиймээс ганцхан би л ярилцах болно гэж зөвшөөрүүллээ. Эльфүүдийн удирдагч ухтан ирэхэд манай хэд шууд л өрөлт авч байна. Бас л зүстэй ирчүүд шүү. Лорд Элронд харин найрсаг хүн байна. Эртний хэлээр ярихад Глоин нэрт одоо энэ одоо юугээд байна? Цусардаад байна уу? Тавлаад байна уу гэд дайрахад Гэндальф үгүй дээ хоолнд урж байна гэж тайвшрууллаа. Манай хэд хоол идэх гэж хөглж байна уу? Дан ногоо мах хаан байна л гэнэ. Элронд та нар юу хийж яваа юм гэхэд Торин чамд хамаагүй л гэж авч. Гэндальф харин газрын зургийг өгч тайлаад өгөхөд энэ сарны бичиг байна. Бичсэн сар өдөртөн л унших боломжтой. Та хэд яг иржээ. Тэр өдөр нь өнөөдөр юм байна гэд бичээсийг тайлж өглөө. Дууд шувуухан дунаар саарл чулууны дэргэд зогс. Тэгвэл дөөрийн өдрийн хамгийн сүүлчийн нарны туяа цоожны нүхийг гэрэлтүүлэх болно гэсэн байлаа. Дөөрийн өдөр болох ойртож байгаа тул манайхан яаравчлах хэрэгтэй бололтой. Энэ үед өрөөсөн гарт азог дээр албат нь ирж хэлж байна. Одоочуудыг алдчихлаа. Эльфүүд гай боллоо гэхэд ууралсан азог эгээтэй л өөрийгөө боомлчихсангүй. Харин албатаа бол нухчил байна. Лорд Элронд Гэндальфыг дагуулan Лотлорны хатан хүчрэхэг эльф Галадриэл авхаа дээр авч очлоо. Тэгсэн сарны гэрэлд гигэн их цэнэмэн гэж мөнхийн залуу үсгэлэнтэй ажээ. Тэнд мөн цагаан шидтэн Сарумаанч байна. Саруман Гэндальфт хандаж хийж байгаа аяллаа зогсоо. Зүгээр бай гэхэд Гэндальф ногоон өвхөж байна. Сауроны аюул занал хийж хар шид хуралдаж байгааг бор шидтэн анхааруулсан талаар хэлэхэд Саруман хариуд нь тэр бор шидтэн чи усан тэнэг амтан хит их муу гэдсэн гэж доромжилж байна шүү. Харин Галадриэл авхаа Гэндальф хоёр бодлороо ярилцаж энэ дотн юм байна өө. Нотлогоогоо гарга гэхэд нь Гэндальф хараа илтээ гаргаж ирлээ. Энэ илт нэлээд алдартай бололтой шүү. Бүгд л үгүй байлгүй дээ гэдэл сандарч эхлэв. Гэсэн ч Саруман илт эсрэг үзэж Саурон аль эрт үгүй болсон. Энэ боломжгүй энтер гэв. Энэ Саруман нэг л сэжигтэй байна да. Манай хэд эрт хөдөлжээ. Гэндальф авхаатай салах эсгийв. Романтика энэ хоёр бас. Хадтай уулаар явх үед чулуун үлэмж биетнүүд хад нүлгэж хоорондоо баруун зүүн гараараа шидэлцэж манай хэд өвчөхгүй явах гэж үзэж тарж байна өө. Билбо маань нисэх шахаж бусд нь арайчуу амийг нь аврав. Ханхуу Торин энэ хэрэггүй хогийг дэмий авч явлаа гэж манай хүний бяцхан зүрхийг шархлууллаа. Арай гэж мултраад агууд амарч байх үед нь ганц гарт азоо гүйцээд иржээ. Үгүй юм ууртай байна тэр сарайг нь л харчих. Манай хүн гомдоод хамаг юма баглаж аваад явах нэ. Ханхуу Торины үг зүрхэнд нэхгүн оржтэй. Гэвч унтаж байсан агуу нь нураад манай хэд гоблины хаант улс руу орчихлоо. Мань хоббит нэг жижиг гоблинтэй үзэж байгаа доошоо унчих. Юу л болдог болтоо. Дээр байгаа хэд харин шууд баригдлаа. Гоблины хаан мань Ториныг таньж би чамайг өндөр үнээр авах нэг хүнийг мэдэх юм байна гэдэл өрөөсөн гарт хаан зархан л дээ. Тэгсэн Торин би тэрийг чинь аль эрт алсан л гэж. Хоббит Билбо маань игээ үхээгүй байх ба энд цувралын хамгийн зайлчин эвгүй дүртэй таарнаа. Тэр бол Голлум. Голлумтай таавар таалцаад ялсан хүснээ авахар тохиролцлоо. Манай хүн бол аюулгүй зам асууна. Харин нөгөөх Голлум гэгч чинь би хоббит идэж үзээгүйгээд орон хоолны цэсээ шинчлэхэл юм ярьж байна. Тэдний харьцаа 2-2 болж тэнцэв. Тэгсэн манай хүн булхаацаад миний халаасанд юу байгаа вэ гэд Хевнийг асуухад
Голлум хариулж чадалгүй ялагдлаа. Үнэн хэрэгтээ манай хүн Голлумын нандин эрдэнэс болох бөгжийг нь халаасалчихсан л тууж яв. Билбо зүхтааж байгаад бөгжийг санамсаргүй зүүнээ үл үзэгдэгч болгодог шидтэй л юм байна. Ам молторх нь ойлгомжтой л боллоо. Гоблинуудын аримтай манай дээр байгаа хэд үзэж тарна уу. Бас л дайчаар түмэн шүү. Гэндалф бол тоглож байна дөө. Үйд авдаг тоглоом шиг л гоблин зориулсан ил дээр нөхдүүдийг бол хядах шиг л болж байна. Ингиж батралцаж нэг юм амьд гарлаа. Гэндалф хүмүүсээ тоолоход манай Билбо согттлаа шүү. Тоорын ханхуу харин тэр зүгтсан. Угаасаа хэрэггүй гэхэд Билбо би энд байна. Та гэдэгт туслах гээд ирлээ л гэж байна. Ирхэн. Гэвч аюул ард үлдсэнгүй. Гол дайсан бол газаг гарч ирэн Тоор минийх бусдыг нь алалла гэж байна. Манай хэд зүхтаан явсаар хадны ирмэг дээр ирэхэд ганц гарт азоог ханхуу Тоорынд хандан аав чинь яг ингэж айж зүхтааж өгсөн гэж хорыг нь малтахад ухраг замгүй болсон Тоорын оркри стилтэй бариад азоог руу дайрлаа. Сүржин харагдах хэдийч даанч барахгүй нэ. Өнөөх нь унаатай юм болохоор илүүрхэд байна. Азоогийн баруун гар болохоор Тоорын ханхуг яг алах нэ. Харин манай бяцхан хоббит эрлэхээгээр болсон гэдгээ харуулж Тоорыг аварч цүнх баригч оркийг алж үг дээдсийн түүхийг шинчиллээ. Энэ үед манай эрчүүд ч хүчтэй эсрүүцэл үзүүллээ. Харин Гэндалф одоо л шиддний хэргийг гаргаж авраг бүргэдийн зүрэг дуудаж ам гарлаа. Бүргэд хөлгөлсөн залуус маань их нутагтаа хөл тавив. Ханхуу Тоорын эцэст нь л Билбог үнэлж өөрсдийн нэг хэмээн хүлээн зөвшөөрлөө. Шувууд буцаж өвс ногоо цэцгэлжээ. Дөөрийн өдөр ирэх ойртсон бололтой. Адал явдал яг одоо л эхлэхэндээ. Гэвч уулан дотор тэднийг Исмауг хүлээж байлаа. 2 дугаар ангийн үйл явдал Бринертэй жижиг хотод эхэлнэ. Хотын шөнийн амьдрал эд бужигнаж тэр дунд манай ханхуу царсан мамбай Тоорын явж байна. Уушин газарт орж аяг хоол сүйдээ цаа уух гэтэл эргэн тойрон нэг л бишээ. Даритын чангаас гарч ирсэн байрын хідэн нөхөд хажуу өөрлөө нийчих гээл. Энэ байдлыг ажигласан манай хүн сэлмэндээ сэм хүрнэ. Гэтэл шидтэн Гэндалф ирж уулзсан өөрийгөө танилцуулахад Тоорын таниж байна л гэж байна. Гэндалф чи ямар хэрэгээр ирээвэ гэхэд манай хүн аав минь Данлиндийн эзгүй ууланд тэнүүчилж явааг дуулаад хайж олох гээд очисон ч олсонгүй гэхэд Гэндалф янз янзын юм сонсогдох юм гэв. Тоорын харин аав минь амьд байгаа хамгийн сүүлд тантай уулзсан гэсэн. Та юу гэж хэлсэн юм гэхэд Гэндалф лууг дарж их нутаг эд баялаг алдар нэрээ эргүүлэн олж ав гэсэн юм аа. Чамд ч бас тэгж хэлмээр байна гэж сумлаж чамайг алах гэсэн хүн олон байна. Одоочуудын их зэргийг дахин цуглуул. 7 удмыг дуудаж уулз. Амлалтаа биелүүлэх. Тоорын харин тэд зөвхөн Аркенстонд л зүтгэх болно. Гэтэл чулуу Исмаугд байгаа гэв. Гэндалф харин би чамд туслая. Бидэнд хулгайч хэрэгтэй л гэнэ. Манай Билбог л яриад байх шиг байна. Бидний мэдх аялал ингэж эхэлжээ. Дүрс шилжиж Билбо хадны завсраар маш олон оркуудыг харж байна. Хамгийн хэцүү нэг араатан байв. Манай хүн нөхдтөө ирж оркууд олуула. Бас авраг баавгай. Энгийн баавганаас 10 дахин том гэд Гэндалф ам мултрах нэг арга байна. Эндээс холгүй нэг байшин байгаа. Тэр нэг бол бидэнд туслана, нэг бол аална л. Эвгүй нөхөр бололтой манай хэд бөмбөгнөж байна өө. Оркууд гүйлдээл баавгаа орилоо араа гэж байшин руу орлоо. Баавгаа бол сүрлэг юм байна өө. Эгээл үдийн хоол болсонгүй. Манайхны нэг нь эн чин одоо юу вэ гэхэд Гэндалф гэрээ эзэн л байна. Манай хэд урилгагүй зочилж баавгаан борхон зүрхийг нь божигнуулжээ. Гэрийн эзнийг Бьорн гэдэг ба заримдаа баавгаа, заримдаа хүн болтгол юм байх.
Манай хэд унтаж баавга гадуур эргүүлдэж гарлоо. Нөгөө айхтар оркууд хүртэл баавганаас имэж өрөөсөн гарт азааг одоочуудыг хөдлөх үед нь замд нь нухан л гэж байна. Энэ үед ой дундаас нэг орк гарч ирлээ. Азоогийг доолгүй үлдвэрт эзэнт нь дууджээ. Ганц гарт азоогийн дээр мөнх хөх тэнгэрэл бий гэж бодтол үгүй байжээ. Манай Билбо сэмхэн нөгөө бөгжөө үзээд л бүгж нь харин өөдөөс нь тарин шиг юм уншиж энтер. Эвгүүл юм. Оркууд бөөнөрө хар цайзад цугларч азоог нэг сүүдэртэй ярьж байна. Удахгүй дайн эхэлнэ. Чи зэрэгэ удирдал гэн. Мань хүн боолог гэж нэг нөхрийг дуудлаа. Чамд өгөх даалгавар байна. Чи одоочуудын цусанд улаардаг хэвээрээ юу гэхэд нөгөөх нь дуртай л гэн. Бас л хэрцгий нөхөр юм гээч. Гэрийн эзэн гэртээ орж ирлээ. Бас ч гэж адуумалтай төвхнөхөө амьдардаг гэр байна өө. Уг нь ийм төрлийн хүмүүс олон байсан ч азоог бүгдийг нь хөөс тэмтэрсэн учраас гүн өшөөтэй л юм баг. Та хэд түргэлэхгүй бол болохгүй. Аюулгүй зам гэж юу н байхгүй. Хамгийн боломжтой нь ойн элбийн газар нутгаар дайрч явах гэв. Манай хэд тусламж хүсэхэд нь би одоочуудад дургүй. Гэхдээ оркуудад бүрч дургүй гэд адуун сүргээс агтмар төглөө. Манай хэд ойн захад аюулгүй хүрээд эзэнд нь мордыг нь явууллаа. Гэндалф нөхдүүдэд хандан энэ хүрээд зам мөр салах нь. Та хэд ойгоор яв. Замаасаа гарвал эргэж төрөхгүй шүү л гэж. Дөрөвний өдрийн нарнаас өмнө ууланд хүрэх ёстой учраас манай хэд ойроо яаран орсон ч замаасаа гарчихлаа. Хүн хилээд байхад үг авахгүй шүү. Нөхдүүдээр ой тоглож гарлаа. Оюун санаагаар нь бол наатах шиг л болж байна. Энэ үед Билбо ухаан сийлж нар хайж модон давирлаа. Харин ханхуу тоорон нөхдөө чимээгүй болгож ямар нэгэн зүйл ойртоод байгааг мэдэрлээ. Билбо модны ороод гарч байгалийн сайхныг биширсэн шигээ. Хүрэх газараа харж явах замаа мэдээд доор байгаа хэдтэй хэлтэл хариу байдаггүй. Аниргүй шүү. Манай хүн хөл алдаж аалзны торонд унаж авраг аалцтай авчирлаа. Нөхдүүдийг бүгдийг нь барьжээ. Билбо нэгийг нь хөөхөн хатгаад л авлаа. Алтны дэрэгдэхгүй шаарлна гэж дайчин ирүүлжээ. Нууц хөзөр болох бөгжөө зүүж үл үзэгдэгч боллоо. Бөгжний нөлөөгөөр аалзны хэлийг ойлгож сонсож эхлэв. Аалзнууд бол наргийг найр хийхнээ бараг дураараа юмэрч. Манай хүн нэг аалзыг нь батраад бүтэл мотой хэдийг аварлаа. Мань хэд босоод харин ууртаагаар тулалдсан ч Билбо маань хавиралцж байхдаа бөгжөө унгаачихлаа. Энэ хэд нэр их уралж аалзыг мөчилж итэр. Билбо харин бөгжөө хайгаад сүйдээ. Бөгжөнд нь ойрсон аалзыг гангадаж хаяад амиа аврах бус алдсан эрдэнэсээ харамлж тулалдлаа. Нэг л биштэй Билбо маань. Энэ үед ойн элбүүд ирж тусаллаа. Ашгүй олуулаа юм байна. Манай хэдийн хамгийн царайлаг нь болох Кили маань аалзанд алуулах гэж байхад нь чадварлаг тулаанч элб эмэгтэй амийг нь аварлаа. Тэгснэ аваргуудыг барьж аваад нэгжиж гарлаа. Гэхдээ Билбог бол анзаарсангүй. Сарайлаг маань бас хөөхөн элб бүсгүйг өдөөстэй намайг нэгжилдэ. Өмдөнд минь юу байгаа вэ гэж байгаа шиг. Зайтай ирвэн өө. Элбийн ханхуу болох Леголос гэгч нөхөр тааврал авахаа Килитэй ярьсан их эмзэг байна. Бас ч хартаа ирээжээ. Тааврал авахаа харин одоо гэхэд өндөр юм гинэ. Манай хүн ч таалагдсан бололтой шүү. Тэднийг барьж ирсний дараа Элбийн хаан Трандуйл ханхуу тоорынтой хэлэлцээр хийж ододын гэрэл шиг цагаан чулуу хүсгэд тоорын урдын өсөө санаж түүнтэй хэлэлцээр хийсэнгүй. Учир нь эцсийн найдвар тасраагүй байгаа шүү дээ. Манай Билбо нэг газраас гарч ирэх нь ойлгомжтой. Кили маань авхаан сэтгэлд хүрчээ. Шоронд байгаа мань нэр дээр тааврал эргэлт маягаар ирлээ. Охин найрахтаа сайн юм гээч. Чихэн дээр нь цэцэг ургуулж гарлаа. Харин элбүүд дээр баяр тэмдэглэж байгаа бололтой. Ууж идэн цогтуургаж байх оронд Билбо бөгжөө ашиглаж түлхүүр хулгайллаа. Анх удаа үндсэн гол үүргээ биелүүлж байна. Мань хүн ч нүг нь хулгайч шүү дээ. Бүгдийг нь суллаа. Зам зан явсаар дарсны агуулгад авчирхэд нэг одоо нь эн чин дарсны агуулга байна. Улам гүн рүү нь яваад байгаа юм шүү гэхэд Билбо надад итггээд торхон дотор хийн хөшүүрэг татан гол руу урсгалаа. Өө харин өөрийгөө мартчихжээ. Яг баригдах нэ. Элбүүд ирж яг баригддгийн даван дээр азар доошоо боолаа. Бяцхан дайчид маань торхон дотор бол завь цаашаа л хөвж гарлаа. Гэвч элбүүд даланг хааж яг баларх нэ гэтэл эртний ус цэвэр цусны оркууд ирж үүмэн дэгдээлээ. Манай хэд үүнийг нь далимдуулах нэ. Кили даланг нээх гэж байгаа Царамот оркийн суманд өртөж шарх авлаа. Яг алуулах гэж байхад нь тааврал авахаа 2 дахь удаага аварлаа. Манай хэд замдаа таарсан орк бүрийг устгаж явна. Торхонд гэхэд сайн л үзэж байна. Сэлэм сүхвэ дамжуулж хэрглэж байна. Дураараа юм. Дээ яс. Ханхуу Леголос болон тааврал авахаа хоёр бол наадж байна. Ном сум сэлэм гэдэл хядах шиг л боллоо. Харин шидтэн Гэндалф тун хэцүү замаар гэлдрэн явсаар нэгэн уулын буушинд очиход
Радигас шидтэн ч бас иржээ. Хар эзний 9 албадын нэгийн булшийг харсныхаа дараа шидтэн бидний дайсан иргэн иржээ. Дайнд бэлдэж байна. Гол зорилго нь хүнчин уулгээд нөгөө хэд рүү явхаар хөдлөлөө. Манай хэд өвчгөлгүй нэг юм эрэг дээр буулаа. Килийг хүнд шарах авчээ. Ном сум агссан хүн гарч ирлээ. Хөдөлбөл ална л гэж. Ингээд бид киноны бас нэг гол дүртэй танилцах болно. Энэ бол Бард буюу Нуурын хотын иргэн бөгөөд олон хүүхдэд тижээдэг завчаа ажээ. Ханхуу тоорын Бардад хандан бидэнд хоол хүнс унаа зэр зэвсэг хэрэгтэй. Чи олж өгөөч гэхэд Бард эзний зөвшөөрлөгөө бол босохгүй гэд гэдийгт нь авдаг өвдгийг чинь ахиухан өгөн штэ гэж зөвшөөрүүлж чадлаа. Мөнгөч хүчтэй л дээ. Дүрс шилжиж байна. Эльпийн хаан олзолсон орко байцаач. Та нар ямар зорилгоор 13 одог алах гэхэд орк 13 бишээ 12. Хамгийн залуу харваач нь хортой суманд өртсөн л гин. Кили маань яадаг бол доо хөрх. Орк бүр уртж байна өө. Та нар бүгд дүхэн. Бидний ялалт ирж байгаа гэхэд хаан толгойг нь авчихлоо. Тэгэн штэ. Хаантай болгоомжтой харьцах хэрэгтэй. Оркуудын армаас айсан эльфүүдийн хаан өөрийн улсаа битүүмжилж хэнийг ч оруулахгүй. Гаргахгүй байх тушаал өглөө. Гэсэн ч тавраал авахаа сэтгэл зүрхээ дагахаар шийджээ. Оркууд манай хэдийг ангуучилж эхэллээ. Царай мут боолог тэд нуурыг гэтлэх аргаа олсон байна л гин. Үнэр ч нохоо минь үнэрлээрээ. Манай хэд Бартад төлбөрөө төлөх гэж цуглуулж байна. 10 зоос сох тутлаа. Тоорын Глойноос байгаагаа өгөхэд нөгөөдөөс нь байхгүй. Би энэ аялалд чинь бүхнээ өгсөн гэж гүрийсэн ч очих гэж байгаа уулынхаа ороог хараад сэтгэл нь хөдөлсөн Глойн маа бүгдийг нь аваа л гин. Аргагүй дээ алтар дүүрөө бол шүү дээ. Луутай л болохоос. Өнөөх Бард гэгч манай хэдийг загастай торхонд нуугаад бомтоор оруулах гэж байтал нэг мөн хүний сүг сугны ус гарч ирээд чи завчин болохоос загасчин бишгээ тээврийг нь усан дурсгах гэхэд нь Бард хүмүүс өлсөж байна. Эзэн нь загас оруулалгүй хайсан гэдгийг сонсвол бослог гарan шүү гэж байж нэг юм орлоо. Нуурын хотын захирагч гэж нэг тарган өвгөнд сугны уснд Бардыг шургахад захирагч муу Бард гэд ууралжиллаа. Манай Бард бас ч гэж хоттоо л нэр нөлөө өгөх юм бололтой шүү. Манай хэдийг гэрийнхээ нойлоор дотогш орууллаа. Эдний гэрийн гадуур битүү гатнуулаад. Гэхдээ манай хүн бол мэддэг юм байна. Тоорын өндөрлөг дээрх салхит номыг харлаа. Хамгийн сүүлд луу хотыг балгас болгох үед хотын захирагч Героин харвааш нартай хамт салхит номоор харавсан ч эцсийн сумаа дуустал оноогүй ажээ. Тэр сум хэрвээ байгаа унсан бол их зүйл өөрчлөгдөх байсан л гэн. Үүнийг сонссон Бард амныхаа зоргоор бүү бур. Та нар хараагүй. Сүүлийн сум лууны яг эцэнд нь онсон. Хэрвээ дахиад нэг сум байсан бол гүйцэх байсан гэв. Бард нөхдүүдэд май зэвсэг гэ загас агнуурын хідэн юм өгч байна. Манай хэд бид зэвсэг гэсэн штэ. Гангаар хийсэн сүх илт хэрэгтэй гэхэд хөгшин байлын. Одоо тэгээд яах вэ? Байгаагаас наваад явхаас л гэж байна. Энэ үед манай дурлалт төсгүй оркуудын мөрөөр оржээ. Араас нь ханхуу Леголас ирж нутагтаа буц. Аав минь чамайг 600 жил харж хандсан. Буцвал өршөөн гэлээ. Таврал авахаа харин би буцвал би биш болно. Энэ бол дай. Эльфүүд хизээч дайснаа хүчрэхэг болохыг зөвшөөрөхгүйгээд цааш явлаа. Нуурын хотын иргэд харин одоочуд ирлээ. Зөгнөл биелхнэ гээд шивэр авир шимбэр гамбэр хийцгэх болжээ. Манай хэд шөнөөр зэвсэг булгаалгаар шийтэн зөөж байгаад хөл муутай Килид өгчлөө. Кили шатны уруу унаж бүгд баригдлаа. Тэднийг барьсан даруйд Нуурын хотын захирагч төрийн дайснууд байна. Бүгдийг нь алга гэхэд Глойн бид гэнт хэрэгтэн биш. Энэ бол Троор хааны ач хүү ханхүү Тоорын уулын эзэн гэхэд Тоорын гарч ирээд жинхэнэ ус төрч хүн шиг илтгэл тавилаа. Бард харин та нар бол гай зовлон. Лууг хэлгнүүлвэл бид бүгд өхнө гэв. Тоорын хариуд нь хэрвээ бид ялбал бүх баялагийг тэнцэн хуваана гэхэд ард иргэд дэмжиж байна. Захирагч харин надад хэлэх ганцхан л үг байна. Давтай морил эзэн хаантан минь гэж авч. Шуналтай нөхөр байна өө. Манай хэд зэр зэвсэг унаа хөлөглөөд явах боллоо. Харин Билбо бидний нэг маань ирээгүй байна гэхэд ирэхгүй бол хаяад явна. Нар жаргахаас өмнө амжуулах ажилтай л гэж байна. Шархтай Килийг харин үлдэхэд Фили болон өөр нэг анд нь нөхрөө болон дүүгээ орхихгүйгээд үлдлээ. Нөгөө дутуу байсан ир нь харин унтаж сэрээд намайг орхичихлоо хүлээгээрээ гээл гүйж байна. Даанч хоцорчээ. Хөөхий шархацсан нөхрийг хараад та хэд бас хоцроо юу л гэж авч. Үүдээ чийл хоцорсон анд минь. Килигийн би улам муудажээ. Манай 3 дамнам Бард дээр авч ирлээ. Харин явсан хэд маань хүрх газараа хүрсэн ч нар жаргах гэ тун яаруу байх ба. Энэ үед Гэндалф доолгүүлдүр тэрлээ. Радигасыг чи Галадриэл авахад мэдээ хүрэг. Би ганцаараа орно л гэж. Бор шидтэн энэ занг биш үсттэй гэхэд нь угаасаа зангаа гэж дотогш орлоо. Шидтэн шившлэг уншихад цуураа таад оркууд хүлээж байгаа бололтой. Нар шингэж байхад манай хэд нууц хаалгаа эцэст нэг юм боллоо. Даанч цоожны нөхөйг олсонгүй. Эвдэх гээд ч марсангүй. Бүтшгүй бололтой. Мөрөөдөл нь талаар болсонд бүр шантраад буцах гэж байна. Дүүрийн өдрийн сүүлчингээ цоожны нөхөнд тусах гэдэг нь
Нар биш сар байжээ. Үүнийг манай Билбо олж мэдээд нөгөө хэдийгээ дуудлаа. Эцэст нь нэг юм уул руугаа орох нэ. Сэтгэл хөдлөм дүрдэрх. Одоо ч алдсан газар их нутагтаа иргэн ирлээ. Билбогийн гол ажиллаж эхлэх төгөж байна да. Нөгөө талд Кили харин үхнээ бараг. Унтамхай хэр зуудаг зэрлэг ургамал хайхаар явлаа. Хорыг идгээ эхл юм ба. Хөгшин баалын Билбод хандан чиний зорилго бол Аркенстоун. Том цагаан чулуу байгаа гэд явууллаа. Тэгснэ амьд луу тэр дор байвал сэрэх хэрэггүй л гэж. Юу руу л явуулж байна да энэ хэд. Бяцхан Билбо маань харин зөрөгтэй юм аа. Бараг л үхэл рүүгээ яваад л орчихлоо. Хар цайзад байгаа Гэндалф харин шившлэг уншаад л байна. Харгас азоог гиндүүлж байгаад баруун шанаа лавхаа өглөө. Гэхдээ Гэндалф шидтэн азааг ойртуулахгүй хамгаалж байгаад цугтлаа. Тэрэн дээр баха. Гисэн ч нэх газар хороод шалилгүй харанхуун эзэнтэй тулгаран хэрэндээ л үдсэн ч манай хүн барсангүй. Нөгөөх нь илүү юм байна. Өнөөх аимшигт сааврон гэх нөхөр чинь энэ ажээ. Харин Билбо маань дүүрэн алт эрдэнэс дотроос Аркенстоуныг хайж эхэллээ. Энд бол заац алтаар гол горих урсаж байдгийн байжээ. Манай хүн пингвин алхаа хийж хэрэндээ л чимээ гаргахгүй хичээж л байна. Луугийн нүд гарч ирлээ. Том юм аа нүднэл гэхэд Билботой тэнцүү байх жишээ нь. Бяцхан хоббитийн борхон зүрх найв бололтой. Луу харин хөрвөөгөөд л тун төгшүүртэй байна. Эцэст нь лууг сэрэх үед Билбо бөгжөө зүйлээ. Луу ярьж эхлэв. Чи юм уу хулгайч? Би чамайг мэдэж байна. Чи үнэртэж бас сонсогдож байна. Гараад ирээ битгий ич. Өөрийгөө харуулаа л гэж. Манай хүний бөгжийг мэдрэн чамд ямар нэгэн учир байна. Чи өөртөө алтнаас илүү үнэтэй эрдэнэс агуулж байна гэхэд манай Билбо баригдаад бүр гоожиж гарлаа. Би улгайч бишээ. Таныг л харах гэж ирсэн юм. Агуу Смауг минь эрхэмсэг эзэнтэн минь гэдэл долоож гарлаа. Луу харин чиний одоо найзууд чинь хаана байгаа юм? Тэд чамайг наашны явуулж бохир ажиллаа хийлгэж байна гэж ярихад Билбо маань ирж яваа зүйлээ нүдэндээ олж харлаа. Луу харин бүр саагаж гарлаа. Хаан чинь үхсэн. Би бүгдийг нь хийдсэн. Миний бие төмөрнөөс ч хатуул. Энэ үед Килигийн бие бүр моджээ. Луу сэрснээс болж газар дэргэж эхлэв. Фили Бартад хандан та хэд явдаа хүүхдээ аваад зугт гэсэн ч Барт тийм бодлого байгаа бол та. Салхид номны сүүлчийн хар сумаа атгаад би лууг төрүүлж ална гэд хөдөлсөн ч захирагчийн сугны өснүүдэд баригддгийн даваан дээр хүүдээ сумыг өгөөд нөхдүүдтэй үдсэн боловч амжилтыг эсвэллээ. Гадаа байгаа хэд Билбод санаа зовж байхад тоорын айгаад байгаа юм уу? Тэр бол зүгээр л нэг мөн хоббит энтергээд эрдэнэс нүдийг нь харанхуу болгов гэлтэй хогийн юм яриад унлуу. Цайз дотор харин манай хоёр ярьсаар л аргагүй үсттэй. Луу олон жил унтаж байгаа шин сонин мэдээ сонсохын төс болсон байж. Ингэж ярилцах үедээ Билбо луугийн авсан шархыг харлаа. Бартын хэлсэн зүйл үнэн байжээ. Тэрний хөнөх боломжтой аж. Харин луугийн тоглоом дууссан бололт. Манай хүнийг яг өмгтгийн даваан дээр бөгжөө зөөж амжлаа. Энэ үед манай муу Бартыг бүр шоронд хийчихсэн байх ба оркууд иржээ. Том Болхвитэ гэхэд мэдэгдэхгүй байна шүү. Бартын гэрлүү дайрч ороод өнөө хэдийг яг нугдаалгадгийн даваан дээр Тавра Леголас хоёр ирж оркуудыг жиргэж эхэллээ. Сэлэн бол сэлэм, хутга бол хутга, нум сум бол нум сум. Нэгийг нь унгаад нөгөөг нь хөөргөж байгаа толгойг нь тасдаж итэр. Яа игээд байгаа би. Өхлүүд хэвтэж байсан Киллийг Таврал аварч чадлаа. Өөрөөсөө 600 жилээр ихч 20 см өндөр өсгөө найраад ажиллаа шүү. Энэ үед хүлээж тэсгэл алдсан тоорын өөрөө агуу руу орж ирээд Билбогоос Аркенстоуныг асууж байна. Бүр шуналдаа хөтлөгдөжээ. Байдлаа мань Билбог минь яг алах нэ. Ашгүй луу гарч ирэн чөлөө өгөлгүй галаар тургиж нөхдүүдийг хөөж яваалаа. Сухтааж яваад нэг танхимд ортол дүүрэн одоочуудын цогц байв. Ам өргөцсөн ард түмнийхээ цогцыг харсан тоорын уурлан лууг алтайлуулдаг зуух руу аваачиж алах төлөвлөгөө гаргалаа. Шийдэмгий байна. Энэ бүхэн галаар эхэлсэн бол галаар төгсгөх ёстой л гэж. Нуурын хотод харин цараамууд орк албатуудаа хар цайз руу мэдээ хүргэхээр илгээгээд өөрөө харин хоёр эвгүй гайтай үлдэж Леголас ханхуутай үзэх юм бах уу. Үгүйдээ юу гэж тийм юм байх вдэ. Леголас хормын дотор нөгөө хоёрыг нь ивхэж тавиад зэвхий цараатай орктой үзв. Хамарнаас нь тусал цус гаргаад барахгүйгээ мэдээ цухтааж байна. Тэр нь үлзийтэй эцтэй. Манай хэд лууг зуух руу ойртуулах гэд хөөхөн бүлтгэнээд л байна. Зуух хөрчгсөн учир нь оцох боломжгүй гэхэд тоорын луугийн өөрийнх нь галыг ашиглан зуухыг асаан өргөтөж оруулж ирлээ. Луу Билбог муу бяцхан худалч чи нуурын хотоос иржээ. Тэр салхид нумтай завчинтай хамтарсан байна. Тэр хотоор нэг зочлох цаг мөн болсон болоотой гэд яг явах гэтэл тоорын гарч ирээд хөө юм уу нэлцгаа өтмөн. Энэ бол бидний улс. Чинийх биш. Бид чамаас өшөөгөө авах болно гэж хэлээд бэлдсэн бэлгээ өглөө. Гэвч луу өгсөнгүй. Улам бүр уурлан яаж өшөө авдгийг би танарт үзүүлэх болно гэд нуурын хотыг төвөөхөр хөдлөө.
Смауг ирж төвөх гэж байгаа тул нуурын хотод үүмэн болж байгаагаар кино маань эхэллээ. Шунхай хотын захирагч алт эрдэнэсээ цуглуулж хотыг орхих нэ. Кили таавар лавхаа нарч бас баардын хүүхдүүдийг аваад цугтах үед луу ирж галаар төргөж эхэллээ. Баард маань гяндангаасаа гарах гээд үзэж тарах боловч хамжилтыг олохгүй л байна. Хөгшин муу шунхай захирагч цэргээр хамгаалуулаад явах ба Альфред нэртэй сугны үс нь бидэнд ард иргэдээс илүү үнэт зүйл байна гэдэл завинд нь ойрцсон үнийг хөшгөлөө болгож. Энэ хоёр завиндаа алтаа ууртал наччихсан тул хасгараад болж өгдөггүй. Сугны ус захирагчид хандан бидний алт дэндүү хүнд байна. Заримыг нь эндээ үлдээ ихэд эзэн. Тийм ээ, зарим зүйлээ хаях хэрэгтэй гэд Альфредийг ус руу түлхлээ. Болж моцлог. Баард гяндангаас гарах гэж гудсаар олс хийгээд доош хайтал өмхий санаа захирагчийн хүзүүнд орж эгээтэй л хүчгсэнгүй. Бас ч гэж шииртээр байна өө. Баард харин суларсан даруйдаа луута нэгийгээ үзэж нэхийгээ уралцахаар шийдэн ном сум аваад дээшээ гарлаа. Луу бол дураараа дөргиж дунд чөнгөөрөө жиргэж байна өө. Олон иргэдийг алж шидэж байгааг нь өнчин уулнаас одоо ч зүгээр л хараа зогсож байна. Зориг тэр баард ганцаараа луугийн эсрэг тулан хэд хэдэн сум харавсан боловч луугийн хуйгийг нэвтэлж чаддаггүй. Мань нэрийг ингэж мөнгөнөж байгааг харсан хүн салхит нумны том хар сумыг нуусан газраас аван аав дээрээ хурж ирэхэд баард сандарч чи энд юу хийж байгаа юм? Эндээс яв гэв. Хүүн би тань туслахаар ирлээхэд баард одоо хинч юу ч тус болохгүй айлгэн. Хүү харин энэ бидэнд тус болно гэд хар сумыг өгснөөр аав хүү хоёр амьс өрсөн тулаанд орлоо. Луу хорон үг шидсээр л чи хүүгээ галаас аварч чадахгүй азгүй амьтан минь гэхэд баард хуурхаа нумаа модонд бэхлээд онин дээр нь хүүгээ зогсоогоод өрөлтөө авлаа. Хүүгээ зоригжуулаад баг зэрэг зүүн тишээгээд сумаа тавив. Харавсан сум байгаа онож өвг дэцгийн дутууг гүйцээлээ. Харвуулсан Смауг унахтаа захирагчийн завин дээр газардаж мань нэрийг ирлэг рүү нийлгэлээ. Баардын дабл кил. Өнчин уулын хэд лууг унахыг хараад баярлаж бас айж байна. Үүр цагаад эн тэндгүү шархацсан зовсон хүмүүс орилж хашгичих ба Кили таавар лавхаг өнчин уул руу хамт явъя гэж хатгаад яг зүрхнийг нь углуургыг хөндөж байтал гай газар доороос гахаа модон дотроос гихч болж Леголас ханхуу гарч ирэн чи бидэнд хэрэгтэй тийшээ битгий яв гэж хоригдсоор аваад үлдчихлээ. Муу хүн өгөхгүй гихчээр өнөө мө Альфред ам гарчээ. Ядарсан хүмүүстэй хөнжил булаалдаж байхад нь баард гарч ирээд тосгуулж авираад л газар дуулж байна. Харин олны дундаас нэг хүн баард бол лууг устгасан баатар. Харин энэ Альфред л юу ч ойлгохгүй байгаа юм да гэд яг алах гэж байхад нь баард үхэл бидэнд одоо хангалттай гэд зогсоолоо. Тэгээд удахгүй өвөл болно. Тиймээс бидэнд хорогдох газар хэрэгтэй гэд өнчин уулыг зорж очихоор шийдэн хөдөлж эхэллээ. Кили Фили нөгөө хэд ууланд ирлээ. Билбо тосон уулзаад бид одоо явах хэрэгтэй. Тоорон нэг л биш. Тэр хэдэн өдөр унтаагүй, юу ч идээгүй гэв. Үнэн дээр Тоорын ханхуу бүр галзуурчээ. Сайн ах дүүсээ гэж ухтаж аваад Аркстоныг олдол хинч амрахгүй шүү гэж тушаалаа. Билбо ганцаараа бодол болон суув. Өнчин уулан луута буу халж байх үед луу түнд хандан Тоорон ханхуг чулуу галзууруулах болно гэх үед Билбо маань Аркстоныг авч чадсан байжээ. Энийг хэнд ч хэлэлгүй өөртөө нуучгаад байгаа л юм байна. Нуурын хотын иргэд өнчин уулыг зорих бэлтгэлээ хангаж байна. Дахин хот барих талаар ярихад ханхуулыг болос лууг өгснийг бүгд мэдсэн. Тэр ууланд байгаа алт бүгд хараагдсан. Одоо дэлхийн өнцөг болон бүрээс алт эрдэнэс алдар нэрийн төлөө эрцгээх болно гэж хэллээ. Энэ үнэн ажээ. Оркийн арим ирж явна. Нөгөө цараамууд боолго ганцаараа ирж Трандул хааны хүү болон дахин нэг ээлб эмэгтэй хоёр нуурын хотоос хойш биднийг даглаа. Энийг сонсон Харгис Азог чи тэр хоёрыг алснаа гэхэд үгүй ээ би зүгтсан. Улчгар амтын шиг л зүгтлаа гэж хээв нэг хэлж байна. Азог түүнд хандан чи Гүндабад руу яв. Өөрийн аримыг авчир гэж тушаалаа. Эльфийн хаан хүүгээ дуудуулахаар хүн явуулж харин Тааврел авахыг хөөжээ. Ханхуу Леголас чи эцэгт минь очиж хэл. Хэрв Тааврелд очих газар байхгүй бол надад ч бас байхгүйгээд хойд зүг рүү оркууд руу явахаар шийдэн чи хамт явах уу? Тентхийн оркууд бусдаас араа өөр, онцгой, илүү хүчрхэг бас ухаалгал гин. Нөгөө мө боолгийг л хилээд байгаа болт. Энэ үед манай мө Гэндальф шидтэн доолг үлдүрт хорионд орчихсон тун хүнд байдалтай байна. Эгээл хадан гэртээ харьцгалгүй байж байхад нь нэг орк гарч ирээд бараг л алдгийн даваан дээр Галадрил авахаа ирж аварлаа. Галадрил авахаш тун хүчрхэг шидтэн бололтой шүү. Эргэн тойронд нь юу нүл мэдэгдэх дайсан гарч ирлээ. Гэвч ахва ганцаараа биш бөгөөд Саруман болон эльфийн эзэн Элронд хоёр хамт иржээ. Ширүүн тулаан өрнөх үед ухаан алдсан байсан Гэндальф ахван нэг үнсэлтээр л сэрж байна. Далимтай нөхөр байх ч вэ. Бор шидтэн дэлдэнгүүттэйгээ хамтарч Гэндальфыг аваад тавхан одов. Манай хоёр нөгөө хэдийг устгаж дуусах үед Саурон гарч ирэн би буцаад сэргэн мандах болно.
оркуудын ирэн үе ирж байна энэ гэж педаахт нь Галадриэл авхаа хүчрэг шид хэрэглэж эндээс зайл алиа банд минь гэж төөж явууллаа. Ядарч сүлдсэн Галадриэлийг Лотлорен руу явуулаад бөгжгүй бол Саурон юу ч биш. Би хангалттай батарна гэж хэлээд Саруман өөрөө үзнэгээд л үлдлээ. Араа гэж ам гарсан Гэндальф шууд л өнчин уул руу очиж оркуудын дайралтыг анхааруулахар хөдлөх бол Радигасыг өөрийнхөө бүх амьтдыг цуглуул том дан эхлэн хэмээн тушаалаа. Энэ үед өнчин ууланд байгаа Торын Аркенстоно хайсаар л тэр бол хааны эрдэнэс. Би хаан биш үү? Хэрвээ та нарын нэг чинь чулууг олцоход нууж байвал ёстой сайхан мэдэрэй л гэж. Шунлын сэтгэл түүнийг нүмерч яг өвөө шиг нүдийг нь харанхуулгажээ. Нуурын хотын амьд үлдгэсэд хэдэн зуугаараа нааш ирж бүг сонссон даруйд шууд л хаалгыг бэхэлж хэнийг ч нааш нь оруулахгүй байх тушаалыг өглөө. Кили Торынд хандан тэдэнд бид туслах ёстой. Тэд бүхнээ алдсан шүү дээ гэж сануулсан ч мань Торын бодлоо өөрчлөхгүй бололтой. Үлсэж ядарч туйлдсан иргэд хүүтэн шүнийг араачууд авсан бол харуулд гарсан Альфред шүн нам гүм хонлоо. Юу ч миний чихний хажуугаар өнгөж чадахгүй энтергээ томорсон ч эльфүүдийн бүхэл бүтэн айрам аль хэдийн ороод ирсэн ч байх шиг итгэхгүй ирээ. Хаан Трандул тусламж үзүүлэхээр иржээ. Авчирсан хоол хүнсийг нь ард иргэд амаа олохгүй л борж гарлаа. Харин хаан үнэндээ тэдэнд туслах гэж биш. Өөрийн гэсэн эрдэнсийг авахын тулд л энд ирсэн ажээ. Тэр бол тунгалаг цагаан үнэт эрдэнэс юм. Бард та тэрний төлөө дайтаж болохгүй. Би Торинтой ярилцаад үзийгээд мордон очоод бид юу ч хулгайлах гээгүй. Зүгээр л таны амлсан шагналыг горилж явна. Ард иргэдэд амлснаа биелүүл эрдэнсээсээ хуваалцаач. Үгүй бол энэ зэвсгэлсэн айрам тань руу дайрна гэхэд Торин элэнцгийн чинь тохиролцоо. Намайг айн гэж бодоо юу луу хөнөөгч гоо гэд хөөж явууллаа. Ийм цөөхөлөө яаж тулалдаж чадах юм гэж Белбог асуухад чи хизээч одоочуудыг дутуу үнэлж болохгүй. Нүдээ нэгээд харж байл гэн. Их бардан байгааг бодоход нэг төлөвлөгөө байгаа л бололтой. Трандуулч дайтхыг дэмжин үүрээр довтлон гэсэн тул иргэдч бас тулаанд бэлдэж эхэллээ. Одоочууд зэр зэвсгээ зэхэн мань Белбод хүртэл хуйг өглөө. Митрил нэртэй маш хөнгөн ямар ч сэлэм үл нэвтэлж чадах үнэт өмсгөл ажээ. Торин Белбод үнэн сэтгэлээсээ итгэх бол бусад дайжтай хардан эдний нэг нь Аркенстоныг олцоход нууж байна. Энэ ууланд байгаа бүх зүйл минийх. Би бүгдийг намаараа хамгаална. Нэг зоосч тутаахгүй л гэж байна. Эднийг ингэж батралцахтаа бэлтгэж байх үед Сарл Гэндальф давхсаар хурж ирлээ. Өнөө Альфред харин хөөс шовгор малгатаа энд тэнүүлж гуйлагчдыг байлгахгүй ирсэн газар руугаа тонил гэж донгосч байгаад амаа таглууллаа. Трандул Бард хоёрт хандан оркуудын их зэрэг ирж явна. Хоорондоо битгий тулалт ингэж болохгүй. Бид тулалдах бус нэгдэх ёстой гэсэн ч Трандул үл итгэлээ. Оркийн аримчин тэгээд хаана байгаа юм л гэн. Азогийн оркууд харин уулыг нүхэлж газар доогоор давшиж байна. Мөн нэмэлт хүч болох боолог болон түүний арим доолгуулдараас довтлох хач. Энийг нь харсан Левалс Таурел хоёр бушуухан хэл дуулахаар бас л хөдлөлөө. Юу л болох гээд байна да. Гэндальф ятгасаар л хаан гэдээсээр л аргаа барсан мань шидтэн Бардыг хүртэл ятгах гэж оролдов. Ингэж ярилцаж байхад тэдэн дээр манай Белбо хурж ирлээ. Тэгээд шууд л Аркенстоныг гаргаж ирээд би энийг та нарын төлөө авч ирээгүй. Харин одоочуудын төлөө авч ирлээ. Тэд та нарын бодсон шиг зөрүүд, нууцлаг, хачин хүмүүс гэсэн сайхан сэтгэлтэй, алдаагаа ухаардаг тийм л хүмүүс. Тиймээс та энийг аваад дайнаа зогсоо гэж гов. Харин Гэндальф одоо чи Торинтой уулзаж болохгүй. Эндээс хол цухтаа маргааш хөдлөөрэй гэж анхааруулад өглөө дайн эхлэхээр боллоо. 13 одоогийн эсрэг эльфийн их зэрэг Трандул Аркенстоныг гаргаж харуулах үед Торин энэ бол хуурамч. Та нар залилж байна гэхэд Белбо гарч ирэн үннээ хэлэн би хулгайч ч гэсэн шудрах хүн юм шүү. Би танд өгөх гэж олон удаа оролцсон ч та өөрчлөгдсөн. Миний мэдэх Торин хизээч тань шиг шуналтай. Бас нөхдийнхөө үнэн сэтгэлд эргэлзэж байгаагүй гэхэд Торин ууралсан да. Манай хүнийг яг шийдэх нэ. Гэндальф харин чи чинь бараг тэнэг юм шүү. Чамд хэрэггүй бол Белбог наашны явуул гэснээр суллан тавилаа. Бард харин Аркенстоныг чинь үгүй. Хариуд нь бидэнд амласнаа биелүүл тэгвэл тулалдах шаардлагагүйгээд эвтийхэн ярих гэсэн ч өнөө зөрүүд нөхөр чинь зөвшөөрлгүй дайныг сонглоо. Угаасаа тусламж ирэх учраас лоодроод байсан л юм байна л. Торины үеэл болох төмөр толгодын эзэн Дэн гихч бүр аймаар байрын нөхөр дайнд оролцохоор ирлээ. Бас нэг айрам. Гахаа унтчихсан. Тэгснээ өглөөний минь зав байвал нэг юм хэлье. Та нар миний замаас зайлж болох уу гэж авч. Гэндальф ахаад л тулалдаж болох оркууд ирж байгаа гэж хэлсэн ч энэ Дэн нь Ториноос долоондор юмны учрыг ойлгохгүй гарав. Тулалднаа банднар минь. Энэ Трандулын царайлаг толгойд нь лантууга зооноо гээд л ирэглээ. Яг энэ үед газар нүхлэн Азогийн арим гарч ирлээ.
4 дахь арим уу 5 дахь арим уу одоогөр тоогоо чалтлаа. Өнөө дээн шууд л тулаанд орохоор бэлдэх бол Торын харин цайцдаа нуугдахаар шийдэн хүлчилаа. Саяхан л хоорондоо хомболцох гэж байсан эльфүүд хүртэл хамтран оркуудын эсрэг аимшигтай тулаан эхэллээ. Манай гахаа хөлөөлөгч бол сүйтгэдэг юм байна уу? Ингиж бужигнаж байхад нь Азогийн тактик нь цэргүүдээ 2 хуваан үлдсэн хүчээрээ шууд уул руу довтлох байжээ. Оркууд шууд л ард иргэд рүү довтолж эхэллээ. Ардуу утж хүчтэй эсрэг үүсв. Ганцхан Альфред л дагжин чичирч сүүлээ авчин цогтож байна. Хүүхдүүд эмэгтэйчүүдийг төв танхим цуглуулan нуу гэдгийг сонссон тариудаа эмэгтэй хүний дүр туврын нуугдаж итэр. Эльфүүд хүмүүс төмөр толгодын одоочууд хүртэл хамтран тулалдаж хаасайг өгөж өргөдөж байхад Торонгоо уулан дотроо бүгсээр л уулын дор дахиад нэг агуу байгаа. Тийшээ алтаа зөөж нуугданч гинүү сонин юм ярьсаар л. Харин нэг нөхөр нь чиний энд том тэтэм зүүчгээд хулчид суугаач нь орох оронгүй тэнүүлчилж явсан үеэс чинь илүү өрөвдөлтэй харагдаж байна. Чи үргэлж миний хаан байсан. Байсаарч байх бол. Гэхдээ одоо хэн байснаа мартчихъя гэж хэлснээр Торн сая л бүхнийг ойлгох бололтой. Шунхаа сэтгэлээ бас өөрийгөө ялан дийлж эцэст нь одоо л нэг юм дүүрийн үрсад царсан бамбай Торн иргэн ирлээ. Үүнийг харсан бүгд тулалтахаар зориглон хөдлөж байхад Альфред л ганцаараа үлдлээ. Тэгснэ эр хүн бүрт хөхөвч зүөх зориг байхгүй шүү гэж байх шиг. Харин манай хаан Фили, Кили, Балин нартай Азогийг барихаар шийдэн аргал унаа түүн рүү хөдлөлөө. Энэ үед Леголас Таврел хоёр ирж боолгийн өдөрцөн Гундабадын оркууд ирж байгааг хэлснээр Торины отолтонд орж бууг нь мэдсэн Гэндальф Трандулыг түүнд туслаач гэж гуйсан ч тэр зөвшөөрсөнгүй. Харин Билбо би туслийгээд бөгжүү зүүж аваад ганцаараа яваад өглөө. Нөгөө хэд маань ууланд хурж очисон ч хинч байсангүй тул гайхан зогсож байхад нь Билбо ирж та нар бүслэгдсэн эндээс хурдан цухтах хэрэгтэй гэж хэлсэн ч бүх зүйл оройтжээ. Азог Филийг барьж аваад нүдэн дээр нь хороосон тул манай хэд улангасан дайрлаа. Билбо хүртэл чулуу авч хитэн ганц нэгийг нь унгаж байтал боолго гарч ирэн нокаутанд орлоо. Торнч хүчин давтан яг хөнөөлдгийн даваан дээр Леголас Таврел хоёр ирж тусламж үзүүллээ. Гэсэн ч царайлаг Кили маань боолгийн гарт амиа алдан Таврелч бас алуулах гэж байхад нь Леголас ирж боолготой тун ширүүн тулаан хийсэн ч янзалж чадлаа. Ашгүй Радигаст шидтэн ч мөн бүргэд болон бусад амьтдын сүргийг дагуулan ирж тулаан ер нь л манай талд шийдэгдэх нь бараг л ойлгомжтой боллоо. Ингээд эцсийн шийдвэрлэх тулаан Харигс Азог хаан Торын хоёрын дунд орнолоо. Тун ширүүн тулааны эцэст Азогийг наартай нэвт бүлээд өөрөө ч мөн хүнд шархавлаа. Билбог ирэх үед чи бол жинхэнэ найз шүү. Миний хийсэн бүх муухай зүйлийг өршөөгөөрэй. Хагацыдаа ирэхэм хулгайч мэн гэж хэлээд дүүрийн үрсад царсан бамбайт агуу Торын амьсгал хураалаа. Тулаанд ялалт байгуулсны дараа Леголас аав дээрээ ирэн тантай цаашид хамт явахгүй гэхэд Трандул чи тэгвэл умард руу яв. Донеданчуудыг ол. Тэдний дунд нэгэн залуу ир бий. Эцэг нь Араторн гэж сайн дайчин байсан юм. Хүүнч бас дайчин болсон байх ёстой гэж захин мордууллаа. Хайр дээрээ алдсан Таврал дээрч мөн очиж сэтгэлийг нь заслаа. Билбо маань нутаг буцах цаг нь болжээ. Чимээг бүхэн явах гэсэн ч бусд нь бүгдээрээ гаргаж өгөхөөр иржээ. Тэдэнд хандан та нар хэрвээ манай нутгаар очивол надад маш их цай байгаа шүү. Бас хаалга битгий тогшоорой л гэж байна. Билбог буцан гэртээ иртэл бусд нь манай хүнийг нас барснаар бүртгээд бүр болоогүй гэрийнхэн тавилга сэлтийг нь дуудлах хөдөлтаагаар зарж байна. Чи өөрийгөө мөн гэдгийг баталж гэж байх шиг. Натраа тийм үү хааш. Хил ам хийж бүүм юм болж гэртээ орлоо. Ийхүү шаярын бяцхан хоббит маань анд найзуудтай ганцаг дүрэн адал явдалтай. Бас мэдээж маш нууцлаг шидэд бөгчтөөгөр иргэн ирсэн нин ажээ. Хөгшөрсөн Билбо бөгжөө харан дурсамжаа бодон сууж байхад нь
Хаалгыг нь Саарлагын талб догшин орж ирж буугаар кино төгслөө. Дараагийн адал явдал эхлэхэндээ. За бичлэг маань дуслаа залуусаа. Таалагдсан бол сувгтаа лайк болон subscribe дараарай. Дараагийн бичлэг бүгжний эзэн, бүгжний нөхөрлөл байх болно. Баяртай залуусаа.